Хаанах нь амьдарч исэн гэр. Лата тур дараалсан гэдэг. Ой мэрэг. Ой бэлбэл. Аруунаатай зураг авах юм. Аруунаа цата. Ийм атахгүй явах юм байна. Ирчхүү. Нэг ирчи. Аа тэргүй байна. Харин тийм хавд иргсэн бүү. Таныг ирч. За энэ хэсгийнх нь болохоор зуны ордон гинэ. Зун амьдардаг хэсэг нь. Тэгэнгүүтээ энэ тал руу болохоор өвлийнх нь хэсэг гинэ. За тэгээ яг энэ голынхан талбайд болохоор бүжиг наадам хийгээд хаан хатан хоёр нь энэ дээрээс ингэж хараад. За энэ хээ бол хээнүүд нь одоо энэ загвар бол хойдлын энтхийн загвар шиг өмнөд талынхан загвар гинэ. Тэгэнгүүтээ энэ улаанчуудаар ингэж хэлсэн. Энийг бариулсан хаан улаанчууданд их дуртай хаан байсан гинэ. Тэгэнгүүтээ энэ нэг одоо энэ цааталт нь ингээд нэг хаан байгаа байхгүй юу? Хүндий. Тэгээ энэ бол экон гинэ. Агаар солилцоо яг энэгээр ингэж явагддаг. Тэгэнгүүтээ яг энэ хэсгүүд нь болохоор даавуугаар ингээ хаалттай даавуу унжуулчдаг. Тэгээ даавуугаа хүүтүүлсэнд ингээд сойгоод 2-3 цагт сойж аваад ингэж тавьдаг. Тэгэхээр зэрэг хүүтэн сэрүүхэн байсан гинэ. Ингээд ирнэ. За энэ цаатлаас нь ингээд анта аратаа юмтаа оролгүйгээд ийм хийсэн гинэ. Энэ дээгүүр нь болохоор зэргүүд ингээд хааныхаа ордныг хамгаалаад ингээд байдаг байсан гин. За энэ ингээд ийм цонхоор мундаг ордон юм аа. Старгул хааны ордон юм байна.
За энэ бол өвөл өнгөө ерөөсө хизээл орж ирэн мөнхийн сэрүүхэн байдаг орчингний талтаа ингээд цонхтой. За энэ цонх бол шидэт цонх гинэ. Ингээ налуу ингээ хийцэн. Энэгээр агаарын урсгал сайн орж ирдэг юм байлгүй. Тэгээд 100 бол энэ мөнхийн сэрүүхэн байдаг газар гин шүү. За энэ хэсэг бол охиных нь ордон гинэ. Цагаан өнгөтэй яхаар эмэгтэй хүн байхаар ордон байна. За энэ 5 дахь хааных нь унтлагын өрөө гинэ. Энэ гантикчуудын дуртай байсан болохоор бүх юм нэг гантикчуудаар хийгдсэн. Гоё юм байна. Наад чинь хол биш чулуун сэлбэр байна. Тий бүгд чулуу юм. Бүгд чулуун сэлбэр байна. Энэ харахгүй юм. Яа тэгээ тэр үе хаан бас л амар баян байж. Тэгэл Унтлагын өрөө гэсэн чи яасан таньсан бэ? За энэ хааны цэцэрлэг түрээлэн энэ усан үзмийн талбай усан үзм тариад вайн хийгээд хаандаа өгдөг гин шүү. Энэ доор нэг юм нөхөө авахгүй. Тэгээд энэ даавар ингэж нөгөө нэг хааны нас орохт нь хүүн газар даавар авч тэр таж махалд ээж хаажууд аавгаа оршуулсан мэлээ. Тэгээд одоо энэ хэсэг болохоор нөгөө нэг залбирал үлдэхэд аав нь ингээ нөгөө нэг энд залбирлаа үлдчихэд тэгээд буцаад тийшээ шоронлогоо очдөг гэсэн юм байлээ. За энэ хэсэг бол зах. Маш их юу нэ? Гэрлийн суур юм уу? Энэ лааны суур юм шүү. Энэ дээр маш их тоо алдчихсан. Эдгэрэн шорон заяа. Тэгээд сая нөгөө таны хэлдэг чи яг лааны суурууд юм бэ. Энэ ажлын өрөөнүүд нь юусэн юм бэ? Одоо солонгосоор самшил.
조용하다고 안 찍는. 이 시대. За энэ бол яг хуралддаг хурлын танхим байсан гинэ. Энэ ширээ болохоор энэ гантик чулуун ширээ аахгүй энэ ширээ нь энэ дээр байсан юм байна. Тэгээ тамчууд нь энэ дээрээ хуралддаг хааны удмын хүмүүс нь энэ дээрээ хуралддаг. Энгийн хүмүүс нь болохоор энэ хэсэгт хуралддаг. Энэ одоо хурлын заал гэсэн үг. Pour faire les grands agrandis. दीदी किसी को भी जाना है जा सकते हैं आप लोग यहाँ पर ये आपका बच्चों में और इधर से भी जा सकते हैं आप लोग और इधर से भी जा सकते हैं ये भी जाना है यहाँ से जाना है ठीक है मेरा काम खत्म हो गया और बाहर निकल रहा हूँ तो किसी नीचे करके बाहर निकल जब तक आपके पास में टाइम है तब तक आप लोग घूमते रहेंगे 성이고 나 말. 이 마사토 여기. 아시겠다. Тий харин тий. Тэнд ерөөсөө аваа нөхөр хоёрын хоёр бунхан байна. Наа амьдардаг газар нь бол энэ Агропорт гэдэг юм юм. Амьдарч байсан газар нь. 저 원숭이 조심하세요 원숭이. ताजमहल वंदाला वंदाला 하나 원달러 원달러. जल्दी जल्दी दिखाएगा ना.